Аасан бацхан IQ option-ыг хэрэглэж сурах гэж байгаа хүмүүст анхны зөвлөгөө эхлээд өгье. За IQ option-ыг ороод угаасаа бүртгүүлээд авахд бол асуудал байхгүй. Нэг сайтаас асуудалгүй татаж аваад суулгаж болдог юм браузер байгаа. За ерөнхий харагдц маань энд байна. За би ерөнхийдөө биткойн дээр суурилж хөвчлэн бооцоогоо одоо тавилтуудаа ерөнхийдөө хийдэг прогноз буюу урьдчилан таамаглалуудаа ерөнхийдөө төвшилдэг. Хүмүүсийн ерөнхийдөө яаж ажилтдаг вэ гэдгийг зааж өгөхийн тулд жижигхэн юу оруулъя. За та бүхэн одоо энэ харж байгаа үнд бодитын дүнгийн юг оруулъя. За энэ дээр сэл одоо худалдаж авах хэсэг маань одоо энэ байгаа энэ түвшнээс дээшлэнэ гэж үзвэл худалдаж авах. Яг л хамгийн доотлон түвшинтэй байна. Дээш өсөх болно гэдэг прогнозтой. Үүн дээр ингээд дарангуут энэ дээш ингээд хязгаар энэ дээдлийн хязгаараас дээш ингээд юу ногоороод эхэлж байгаа үз. Энээс дээш гарч иж дээш буюу одоо энэ доотлын хязгаар чи энэ хязгаараас дээш гарч иж та ашигаа хүртэж эхэлнэ гэсэн үг. Тэрнээс дөнгөж жоохон хөдлөлт нь ашигаа хүртэж аавна гэсэн ойлголт бол биш ээ. За хэрвээ та энэ одоо стокийг доошо буун одоо өндөр түвшинтэй хүрчихсэн одоо үүнээс жоохон доошо бууж магадгүй гэсэн тохиолдолд сел буюу одоо зарах тэ гэсэн ийм юу руу оруулах хэрэгтэй. Зарах гэдэг рүү орууллаа гэж бодоход таны дээрийн одоо энэ дээдхийн тасархай шугамч нь доотлын саяны энэ улаан хязгаараас доош илүү гарч иж тэгжиж та өөрийн гэсэн ашиг руугаа орж эхэлдэг. Тиймээс энийг хүмүүс анзаарахгүй ягаад ашиг орж ирэхгүй байна гэд автоматар шууд дарангуут чинь мэдээж хасах тэтгэж шууд орж ирнэ. Яг тэгвэл яг энэ хоорондын ашигыг одоо энэ сайтын эзэмшигчдээ өөрсдөө юу яадаг хаа хүртдэг байгаа. Түүнээс дээш доош илүү гарсан тохиолдолд үлдэгдэл нь таны ашиг болж орж ирнэ гэсэн үг. За Litecoin төр мөн адилхан ингээд та ерөөхдөө ингээд ойртуулаад харахад одоо энэ хязгаар бол сайтын эзэмшигчдийн хөрөнгөд ерөөхдөө цаана суудгагдчих очно. Үүнээс доош илүү гарсан зүйлс нь одоо ашигуд нь танд одоо ашиг болж очноо гэж ойлгох хэрэгтэй. Ингэж тоглож одоо тоглолт ер нь бол тоглоомын төрлийн зүйлтэй нэг. За ингээд үн таалагдсан бол ингээд энэ дээр донет хийгээрэй, subscribe хийгээрэй. Баярлалаа.